Дарив сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хот дэх нутгийн зөвлөл үзүүлж байна. Зүрхэн нутаг. Дарив сумын 100 жилийн ойд зориулв. Олгонуудын түүх. Олгонууд бол Эрдэнэ Монголын нэгэн аймаг бөгөөд Дарилэгний 18 аймгийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Эзэн богод Чингис хааны ээж Өвлөн хатан Олгонууд овгийн хүн юм. Иймд Дарвийнхан бид эзэн богод Чингис хааны нагцууд билээ. Чингис хааны 15 дугаар үеийн аж хүү Бадмөнх Даян хааны одхон хүү Гэрсэнц хааны Ахмад хүү Ашихай дархан хүн тайж билээ. Түүний ууган хүү Баяндар тайжийн эзэмшилд байсан Алга дуутан, Шарнүдэн хонтон, Улаан залаатан гих 3 хэсгээс тогтох Олгонууд одоогийн Дарив сумын нутагт 450 гаруй жилийн турш оршин сууж өдгөөг хүрчээ. Хөгс өдөр бүтээлд Олгонууд түмний түүхийн тухай 4 удаа дурдсан тэмдэглэгдсэн байдаг. Онцолж бас уншиж мэдээлэл тайлбар өгье гэж ингэж бодсон юм. Жич хойш өдрийн суур залгамжлагч хүүхэд ач нар хэрв миний нагц Олгонууд болон миний хадам хонгороод энэ хоёр аймагаас хатад авсан байгаас үүнээс бусдыг төв суудлын хуанхэ тайхуу болгон өргөмжөж болохгүй. Энэ нь манай улсын үндэс болсон үндэсний их болоё гэж ингэж тэмдэглэгдсэн байна. Их Тайзуу хаан буюу Чингис хаан зарлиг болгохдоо миний үр хүүхдүүд дотроос одоо төрийн хуанхэ болон тайхуу гэдэг нь бол төрийн их хатан одоонохор улсын их гэдэг юм уу. Ийм одоо хатад залаас тэр нь Олгонууд болон хонгороод байвал зөвхөн түүнийг л одоо их хатнаар залнаа гэсэн ийм одоо агуулгатай тушаал зарлиг гаргаад за энэ нь бол Монгол улсын одоо бит улс буюу одоо бидний их улсын үндэс болно гэж ингэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Олгонууд хатантаа бол тэр хатан нь гагцхүү төрийн их хатан болох ёстой гэсэн ийм зарилгыг буулгасан тухай инженеаш хөгс өдөр бүтээлдээ бол дурдсан байна. Тэгэд Олгонууд түмэн бол хизээнээс төрд үнэн зүтгэдэг захцаргоо огтн одоо оюунлаг эрдэмлэг үнэн чигдгээр алдартай ийм байсан гэдгийг олон одоо зохиол бүтээлүүдэд бас энэ мэтээр дурддагдсан бий. Ховд аймгийн Дарив сумын түүх. 15 дугаар зууны үед Олгонуудад Хангаан норуу руу нутаглах болсон. За үүний дараа 16 дугаар зууны үеэс Гэрсэнц жалаар хон тайжийн хүү Ашихай дархны мэдлэлд очсон. За ингээд Алтай нурууны ар хэсэг за Завхан голын ордоор нутаглаж байгаад за Халахын Засагтхан аймагт 3 Олгонууд хошуу болж захирагдах болсон. За Халахын Засагтхан аймгийн Эрдэнэ засгийн хошуу бол 1691 онд байгуулагдсан Засагтхан аймгийн анхны хошуудын нэг. За хошууны нэр бол одоо архивын баримт сурвалжуудад бол бас ялгаатай тэмдэглэгдсэн байгаа. Засагтхан аймгийн Эрдэнэ засгийн хошуу, Эрдэнэ бээсийн хошуу, Сүрэн гүний хошуу, Засагтхан аймгийн Эрдэнэ засаг улсын түвшингийн Гүнсэн сүрэнгийн хошуу гэх зэргээр бол бичигдэж үлдсэн. За Засагтхан аймгийн Эрдэнэ засгийн хошууны засаг ноёдын хувьд бол Ашихай дархан хүн тайжийн одоо удмын ийм хүмүүс. За нийтдээ бол 1691 оноос 1923 он хүртэл 11 засаг ноёд хошуугаа одоо захирч ирсэн. Тухайн үед Засагтхан аймгийн Эрдэнэ засгийн хошуу 4416 хүн амтай байсны тал хувь нь буюу 52% нь лам хуваргууд байжээ. За энэ хошуу бол 1920
23 оноос хан тайшруулын аймгийн Сутаа уулын хошуу гэж нэрлэгдэх болсон. 1923 онд Ардын засгийн газраас нутгийн захиргааны дүрм батлан гаргаж урьд аймаг хошуудыг захирах ноёдын хэргэм цолоор нэрлэж байсан уламжлалыг халж уул усны нэрээр нэрлэх шийдвэр гаргахад Засагдхан аймгийн Эрдэнэ засгийн хошууг хан тайшруулын аймгийн Сутай хайрхан уулын хошуу хэмээн нэрлэж 5 сум 15 баг 75 10 тайгаар зохион байгуулснаар дарив сум үүссэн гэж үздэг. 29 оны хүн амын тооллого бол одоо нэлээд чухалтай тооллого байдаг. Яагаад гэвэл энэ нэгэн ижил асуултан дээр нэгэн ижил хэвлэмэл цаасан дээр хийсэн. Ингээд энэ 1929 оны хүн амын тооллогын баримтыг үзэж яхад бол хүн ам нь одоо 5000 орчим буюу одоо маш олноор өссөн байсан. Тийм учраас өмнөх 1922 оны тооллогонд бол одоо нэлээд хэдэн сумдыг орхисон тийм түүхэн баримт одоо Батмаг судлаачийн судалгаанд бол дурдгдсан байдаг. 29 онд бол бүрэн бүтэн тоолсон байгаа. Ингээд 1931 онд 13 аймаг нөгөө хуучин 5 аймгийг 13 аймаг болгох тийм засгийн газрын тогтоол гарсан. Ингээд 13 аймгийг байгуулахдаа хүн амаа дахин тоолоход энд бол 5470 хүнийг хүнтэй бол тоологдож байсан. Ингээ хүн амаа тоолоод шинэ аймаг байгуулахад Сутай хайрхан уулын хошуу газар нутаг болон хүн амаараа тэр чигээр Ховд аймагт орж ирсэн. За манай сумын нэрийг Дарив гэж байгаа юм. Даривын нуруу гэж сайхан сунгар зинхэр нуруу бий. Тэргээр нэрлсэн гэсэн. Энэ түүх томог гэвэл Өөдийн их баатар Гөлөвдөө баатарын нэг сайхан хээр мор нас өтлөөд тэгээд тэр морыг Даривын нуруунд одоо энэ нуруунд тавьж онголж тавьсан. Тэгээд тэр морь Даривын нуруунд одоо нутагшиж байжгаад одоо үгүй болсон. Тэгээд тэрийг Даривдаг хээр гэж байгаа, Даривдаг хэрийн нуруу гэж байгаа. Тэгээд сүүлд нь Дарив болгоод ингээд нэршилсэн ийм очиртай юм байлээ. Ийм очиртай нэр. Тэгээд Монголын анхны одоо засаг захиргааны нэгж байгуулахад Дарив сум гэж эхэлсэн. Одоо Дарив сумараад байж байгаа ийм нутаг. Дарив сумаас 1931 онд хайрхан сум тасарч 1932 онд Дарив хайрхан сумууд нийлж 1934 онд дахин салж мөнгөн ая хэмээх газар төвлөрөх. 1938 онд дахин нэгдэх зэргээр явсаар 1940 онд 18 багтай 1100 гаруй өрхтэй 150,000 орчим малтай Дарив сум суурин айл болжээ. За Дарив сум үүсэн байгууллагад 100 жилийн түүхийг ардаа өнгөрөөж байгаа. За энэ хугацаанд бол бас олон сум хошуутай нэгдэж нийлж исэн тийм түүхтэй байдаг. Түүний нэг нь бол 1956 онд одоо хайрхан сум маань Дарив сумтай нэгдэж 63 онд бол шинэ амьдрал нэгдэл нийж ингээд Дарив сум бол бүрдэн тогтож үүссэн түүхтэй байд юм аа. Сутайн хөгжил нэгдэл 1959-өөс 1963 онд аймагтаа ажиллаараа шалгарч байсан ба 1970 онд 15 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 2.3 сая төгрөгийн орлоготой 14 машин трактортай болжээ. 1975 оны 9-р сард аймагтаа анх удаа буман хоньтой болсон баяраад тэмдэглэж байв. Энэ нэгдэл байгуулагдаад одоо аж ахуйн нэгж болж ингэж хөгжихэд бол ер нь хамгийн хүүрэг гүйцэтгсэн хүн бол ишиг үгийн даваа гэж манай гавьяатан гэсэн даргаасаа. За энэ хүн бол тус нэгдлийг хөгжүүлэх, эдийн засгийн одоо хүчин чадлыг дээшлүүлэх, өөр боломжоо хангахд бол зохих хэмжээний үүрэг гүйцэтгсэн хүн. За малчны хувьд бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Алдар Сончин, Зүрийн шагналт Сон Цэвэний зогтгөрл, Көрвийн арга гэдгийг анх гаргаж хөдөлмөрийн баатар болоод түүний араас Лавгжуу, Галсандорж, Гиндэнфэл, Лавг, за 2020 онд хамгийн сүүлд одоо 6 дахь
Хөдөлмөрийн Баатар Эренсэн доржийн Цэрэн дорж гэдэг залуу төрсөн. Монгол улсын төрийн сойрхолд Хөдөлмөрийн Баатар Алдарт хончин Сонов Цэвэний цогт гэрэл 1974 оноос мал аж ахуй мэргэжилтнээр ажиллаж 18 аймгийн 16-ад нь 1-5 удаа очиж 500 гаруй хүнд мал аж ахуйн дэвшилт дарга туршлагаа зааж өөрийн аймгийн 960 малчинд ганцуудын үед хэрхэн яаж бэлчээр арчилгаа тохируулах арга эзэмшүүлж Монголын бүх малчтын багш болжээ. Үүний учир 1978 онд төрийн сойрхол хүртсэн юм. Манай Цогтгэрэл Баатарын байгуулсан том гавьяа бол нэгдлийн шинээр нэгдэл байгуулсан үед нэгдлийн малыг маллаж жил дараалан олон төл илүү ажуулж олон их хэмжээний уртын ноос, богино ноосыг илүү гаргаж хэдэн зуугаар нь илүү гаргадаг, килограммаар илүү гаргадаг. Ингээд сумдаа маш их орлого оруулсан сум нэгдэлтэй ийм нэг том гавьяат. За тэгээд хотгүй хотор гэдэг имийг Монголд анх бий болгосон хүн. Малаа маллаж явж байгаад л мал хаана хэвтнүү тэнд нь хажууд нь унтаал явдаг. Гэрлүүгэн тууж ирэхгүй. Энэ аргыг манай нутгийн тэр сайхан баатрууд бүгд сурсан. Тэгээд одоо бүгдээрээ баатар болсон. За бас нэг онцлог нь манай Цогтгэрэл Баатар ийм хоныг хургуулж мал өсгөж болохын хажуугаар 90 хоныг, бэлтгэлийн 90 хоныг маллаж, таргын твэргийг нэмэгдүүлж, аймгийн улсын дунджаас 20-30 кг-аар илүү жинтэй тушааж, тэгээд 90 хоноос 90 малнаас мал хинэж, сум нэгдлээ бас хөрөнгөжүүлж бэлжүүлэхэд их том гавьяа байгуулсан юм байна. За манайх ч угаасаа малчуудтай. Би одоо манай аав малчин байсан. Одоо Стомгийн хоныг бол анх эхэлж үүсгэн байгуулж явах үеэс нь эхлээд айлаас сил сонгож яваад анхны зүргийн хамгийн анхны бөөгнөөс малыг манай аавдар тавьж маллуулж яасан юм байли. Алтай уулархаг болон их нууруудын хотгор хосолсон Эрстэс байгаль цаг уурын нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад гойд цогтсон. Байгалийн бэрхшээлийг даван туулах тэсвэрт болон төлөрхөг чанараар онцгой сайн, зун намрын үлрэлд тарга твэрэг сайн авдаг. Авсан тарга хүчээ өвөл хавартаа удаан хадгалах зэрэг гайхамшиг чадвараараа бусад үйлдвэр омгийн хоньноос ялгарх онцлогтой. Нутаг усан чонын доогт тохиромжтой юм. Тэр одоо сургамал үржихэн төрөл тэр онцгой байсан учраас л дээрээс хоньтой байсан байгаа. Тэгэд энийг бас цааш нь овоо онцгой тийм сайн хоньтой юм гэдэг одоо мэрэгжлийн улсууд ажиллаж эхэлснээс хойш 65 оноос 2017 он хүртэл 52 жилийн малчид, хөдөлмөрчид тэр сумын удирдлагад ажиллаж байсан бүх хүмүүсийн хөдөлмөр хүчээр 52 жилийн тэр олон хүний ажил болж сая 17 оны 12 сард Монголын 14 дахь ховдын анхны хоньны үйлдвэр батлагдсан. За энэ өмнө бол омог батлагдаад олон жил явсан. Тэгээ одоо манайхан чинь үйлдвэр гэж хэлж зураагүй омгоор нарийн явж байгаа сонсогдтыг. Үйлдвэр гэдэг чинь маланд өгч байгаа өөрөөр хэлбэл хамгийн том цол байхгүй юу? 79-с 92 он хүртэл нэгдлийн тэмээ хариулж ягаад зах зээл гарахтаар тэгээ Сутаа омгийн хоноголцоо маллаад өөрийн малдаа өсгөж үржүүлээд Сутаа омгийн хоньны давуу талх юм бол махны гарч жаахан ахиухан шиг байдаг байгаль цагуурт тэсвэртэй өөрийн онцлог бол манай нутагт бол гişнээ дачир ургамалтай ч гэсэн мал ахуйнд бол үүсдэж нарай жаахан амтлаг чанартай байдаг. Хавартлагтаар жаахан ногоо эрт гарч байгаа газар ногоолоод намар сүл аажуу намдар сүл аажуу тасардаг газар мал малж ягаал. Тэгэл эдийн зэрэгтэй маллал. Болоод бахын тэр тушаахад бол яг
Манай мал бол жин гайгуу нэг тарга энэ төр гайгуу авдаг болохоор тэгдэм үү нэг 30 орчим хил дэвэдээ. Дарив сумын алдартан гууд. Ховдын даривийнхан буюу Сутай уулынхан алдар цуут эрдэмтэн мэргэд хөдлөмрийн баатруудаараа алдартай. Манай нутгийг дээр үднэг шинжээч хүн шинжээд эндээс их олон эрдэмтэн мэргэд төрөх юм байна гэж уул ус байдлыг ажиглаад ингэж дүнсэн гэлээ шинжсэн юм гэлээ. Тэр биерийн үзүүр гэж одоо нэг сайхан яг биш биерийн үзүүр шиг тийм сайхан хошуу орж исэн байдаг. Тэгээ өгдөөд хэлдэг. Энэ биерийн үзүүр одоо орж ирсэнээс одоо манай сумонд бол эрдэнтэн мэргэд дандаа одоо тийм авьяастаа олсоо төрдөг. Тийм учраас биерийн үзүүртэй бол одоо шүтэж бишиж явдаг. Тэр ерөөл тэр шинжээч зөв байсан юм одоо манайх их олон эрдэмтэнтэй сум байгаа юм. Ерэн тэгээд баатрууд, гавьяатууд эрдэмтдээрэн Монголдо манлайлдаг гэж бид нар яриад бахархтыг. 10 баатар байна. Улсын баатар, хөдөлмөрийн баатар 10 баатар байна. 70 гаруй гавьяат ардын цалтан байна. 120-д эрдэмтэн байна. Тэр гавьяат ардын цалтан дотор чинь 5 нь бол ардын цалтан байна. Тэр эрдэмтдээ дотор 20 нь бол шинжлэх ухааны доктор байна. 4 нь бол шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн байна. За төрийн шагналтанд 4 байна. Ингээд бодохоор чинь одоо сайхан л да. За дээр нь нэмээд бас нэг хэлэхэд бол ихтэй сургуулийн 80 гаруй багш байна. Энд чинь одоо гайхамшиг л да. Ийм хүмүүсийн үр сад байна гэж. За тэгээ манай одоо Монгол даяарын алдартай сайхан улсууд гэвэл би энэ Чогдон Баатран их ярьдیں۔ Эх оронч Чогдон. Гайхамшигтай хүн. За би чойдог хөгжмийн зохиолч Ялмаар. Мясрангуй Буурлбагд. За манай Цогтгорл Баатар бол Монгол даяарын алдартай хүн. Яваагүй газаргүй хичээл ном заагаагүй хүн байхгүй. Ер нь профессор, том профессор. Төрийн шагналтай ончин хүн шүү дээ. Ганц байна Монголд. За бахархах бол нэг хэрэгээ. Манай залуучууд, хүүхдүүд одоо хойж ихэн бахархаж байгаа. Бахархаасаа илүүтэй одоо үнийг баттгах ёстой л гэж би яриад байдаг хүн. Ийм хүмүүсийн үр удам шүү. Тэр хүмүүс чинь тэр дарвын сургууль сураад дарвын нутагтаал төрж өссөн шүү. Одоо та нар эднэрийг давж л одоо цаана хийж бүтээж алдар суугаан дуусгаж барай гэж залуучуудаа хандаж хэлдэг юм да. Дарив сумын алдартан гууд. За Монголын хөгжмийн урлагт онцгой гавьяа байгуулсан олон алдарчнууд Ховд аймгаас төрөн гарсан байдаг. Тэдгээрийн заримын тухай би одоо ярих гэж байна л да. Ховд аймгийн Дарим суус гаралтай Монгол улсын ардын жүжигчин Дашин Мясран гэж агуу сайхан хүн би. Энэ хүний тухай ярихад бол бид юун төрөнд сайхан найрал дуу, гослол дуунууд санаанд буудаг. Яагаад гэвэл энэ хүний уран бүтээлийн гол чиглэл нь бол дууны уран бүтээл байдаг. Ленинград хотын одоо хуучнаар зөвлөлт холбоотулсан Ленинград хотын одоогийн Санкт-Петербургийн Римский-Корскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэд хөгжмийн дунд сургуулийг төгссөн хормейстер мэргэжилтэй хүн. Ингэж хормейстер мэргэжил эзэмшиж ирээд бүхэл амьдралаа Монголын урлагт, Монголын дууны урлагт зориулсан ийм алдартай гавьяатай хүн байгаамаа. Явсан зүг чинь ширтээд би янгийн дуугаан айлаа. За явсан зүгч ширтээд янгийн дуугаа айлж гэнэ гэд итгэлийн дуу гэж сайхан доор төмөнд дэлгэрсэн энэ сайхан дуу дуусан тэгэл алтан намар гэд буурлаа гэж сайхан дуу юмсангийн шүлгээр зохиосон гэд ард түмний дунд төгөн дэлгэрсэн маш олон сайхан дуу мал маллах сайхан гэд энэ бүгдийг нэлхийн арга байхгүй шүү дээ. Тэгээд энэ сайхан дуунуудыг ард түмний дунд хүргэсэн тэгээд яа харахгүй тэр 60 хар цэргийн дуужийн чуулгыг одоогийн эрдмийн чуулгын эртний найрал дуучдыг бол маш мэрлийн өндөр түвшинд дэлхийд дахинд нэртэй төртэй авч явжсэн бол манай Мясрангуй. Тэгээ сайхан уран бүтээлч тэгээ Москвагийн их театрын тайзан дээрч дуулуулж л байлаа. Чайковскийн нэрмжтэй консерваторийн концертын их заалмжчил дуулуулж л байлаа. Их олон орноор зөвлөлт тус Польш, Герман, Чех, Унгар гэдэг дэлхийн олон орноор энэ найрал дуучдаа удирдах явуулж байлаа. Тэгээд олон сайхан дуучид, олон сайхан дуучдыг төрүүлсэн багш хүн
Харместер хүн ийм гаяатай хүн бол бидний дунд одоо амьдарч байсан юм да. Тэгээд энэ хүний бүтээл бол өнөөдөр ч гэсэн шинэ хиймшгэл ингэлэгшилж байна. Домогт морин хорог л гараад ирэхэд бол яхахгүй л мясрангуй бидний сэтгэл бодогдоо. Ийм сайхан харместер тэгээд сайхан бүтээлүүд нь ер нь бол хязгаарч хуучрахгүй цэрэг хорны сэдвтэ за хойч залууя цэрэг их оронч хүмүүжлэр хүмүүжүүлэхэд онцгой гавьяа байгуулдаг ийм сайхан бүтээлүүдийг тойрсон хүмүүс бол манай мясрангуй даши мясран гэдэг энэ хүн бол Ховд аймгийн Даруй сумын уугуул алдартай сайхан хөгжмийн зохиолч харместер удирдаач багш юм хүн байлаа. Тэгэхээр энэ хүнийг эргээд орсож бас сайхан байна да. Монголын хөгжмийн урлагт онцгой гавьяа байгуулсан Ахмад үеийнхэнд игнэнд ордог нэг хөгжмийн зохиолч байгаа. Энэ бол Эргэнзэнгийн чойдог гэж Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтийн төрийн шагналт агуу хүн байгаамаа. Тэгээд яахан манай судлаачид хэлдэг Ахмад үеийг хойш үетэй холбоожсэн гүүр нь болсон юм а гэж ярьдаг. Чойдоггой бол Улаанбаатар хотод төрсөн ч Ховд аймгийн уугуул гэж явдаг. Даруй сумын уугуул. Та бид мэднэ дайсны сөрөг сонсгож байдаг юм. Их хүрдийн домогч байдаг юм. Ингээд ард түмний сэтгэл шингэсэн энэ сайхан киноны хөгжмүүдийг манай чойдоггой зохиосон. Тэгэхэд энэ хүний бүтээл дотор л киноны хөгжим дотор бид бүр нэг хөгжмөг бүр онцолж ярмаар садаг Монголын сайхан орн гэл энэ киноны хөгжмийг сонсоход бол ямар ч хүний сэтгэлд Монгол орны тэр уулс нүдэнд харагдах тэр тал холгор нуур номгол зайлшгүй харагддаг. Тэгээд энэ юунтай холбоотой юм бэ гэд манай судлаачид бол ярьдаг л да. Энэ хүн бол ямар нэгэн ардын дуунаас ишлэл авсангүй, ямар нэгэн зохиолын дуунаас оруулсангүй. Ерөөсөө тэр хүний сэтгвэ, тэр Монгол орно гэсэн тэр сэтгвэ зүгээр Монгол ардын уламжлалт дуу хооройгоо өөрөө мэддэг. Тэр Монгол сайхан аялгын дээр утсан учраас энэ хүний сэтгэлд Монголын орны тэр байгалийн зураглал бол үнэхээр энэ хүн сэтгэл буужээ. Тэгээд энэ сайхан хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг сонсоод сууж хаад тэр бүтээлүүд нь дотроосоо бие дасан дан хөгжим бүтээл болоод гарч ирдэг. Жишээлбэл Монголын сайхан орн гэл энэ киногаа дахиад ярихад бол тэр дундаас бидний одоо нүдээ зэгсэлж харж сэтгэлээ байсган сонсдог жалам хар бүжгийн хөгжим бол энэ киноны хөгжмөөс гарч ирсэн. Үндэсний урлагийн их театрын одоо концертын ихэнд хадаг өрөөд мэдлэг хадагтай мэдлэгээ бүжиг бол энэ л киноны хөгжмөөс гарч ирсэн. Цоглог аялгүйгээ сайхан байгалийн зурвалтай хөгжим мөнлийн хөгжмийн киноны хөгжмөөс гарч ирсэн. Тэгэхээр зөв чойдгоон энэ хөгжмүүд бол дотроосоо бие даасан бүтээл болоод гараад ирдэг бас өөрмөц сайхан тийм бүтээлтэй хөө юм аа. Тэгээд энэ хүний бүтээлүүдийг яриад тахлаа зүгээр өөрийнх нь тэр эрэл даруухан байж байгаа тэр нүдэрээ инээгээд ярьж чадахгүй байж байгаа тэрнийг хөгжмөөрөө илэрхийлж байгаа тэр бүр сэтгэлд буугаад хайр хөрмөө тиймийг л дараахан хүн шүү дээ. Тэгээд энэ бол Монголын хөгжмийн урлагт хизээч бүдгэрхгүй, хизээч хуучрахгүй мөнхөд одоо шин юм шиг шилж явах тийм сайхан хөгжим бүтээсэн гайхамшигтай сайхан хөгжмийн зохиолч хөгжимчин ийм хүн бидний дунд амьдарч байсан да. Тэгээд энэ бол мартагдахгүй Монголын ард түмний одоо хайр хүндэтгэл хүлээсэн хэвээрээ л байх юм да. Нутгийн зан олондоо би одоо сайн сайхныг хүсч одоо манай нэр алдар цуугаан гаргаж ингэж яваарай гэж хойч үеийнхээ хүүхдүүд одоо хүсч өрөөё. Ингээд та бидний одоо амьдрал охи уул усан тэнгэр нь лус савдаг нь бүгд өсч явдیں۔ Шүү. Ингээд нутгаан дээдлж яваарай гэж зан олондоо одоо хүсч чадсаргыг хүсье өрөөё гэж. За. Үдсгэлэнт нутаг Даруй.
Дарвид минь сутай тэргүүт алтай бий. Дарвид минь хөшөөд тэргүүт хангай бий. Дарвид минь хуйст тэргүүт говь тал бий. Дарвид минь ховхор тэргүүт гол нуур бий. Дарвид минь сутай цагаан хонин сүрэг налайн бий. Дарвид минь совдон цагаан гэрүүд бомбийлдэн бий. За энэ чи яг хамгийн сүүлд 76-нд баталгаажуулсан зураг шүү дээ. Одоо яг тэргүй энэгээс хойш явж байгаа учраас одоо энэ хөлийн цэсээ ойлоо бүтэн тойроод тэгээ яг одоо тэмдэглэгээ нэг эргэж тойроод ингэж явна. За хамгийн зүүн захын цэг маань тэр Жанжаавоноос хэлж байна. Наацыг эндээс хэлж шүү дээ. За тэгээ Жанжаавоноос яваад энэ хотгорын бууц. За тэгээ талын онх. Тийшээ явахаар дугуй захир энэ лонжид бол бүрийн захраагаа энэ лонжид уул руу орж ирж байгаа шүү дээ. Хоёлаа энийг цэгүүдэн бас тодорхойлохын тулд газрын мэрэгчлэнгээ аваад авч байна. Очих боломжтой газар машинтай очиж, очих боломжгүй газар налхаж очиод идүүлээ. За энэ зураг маань 1976 оны 8 сарын 17-ны өдөр одоо баталгаажсан ийм зураг байна. Хамгийн сүүлийн одоо яг энэгээрээ өчнөд өдөр явж байгаа зураг маань энэ шүү дээ. Жанжаа нэртэй хамгийн хойдлын цэг маань. Одоо ойлоо үндсэндээ сумынхаа хамгийн хойдлын зах дээр ирсэн байна. Энэ бол одоо 1975 онд анх одоо олгогдсон тэр хэмжээгээр өнөөдөр одоо 76 оныхоо тэр баталгаажсан зургаар явж байгаа. Тэгээ энэ газар нутгийнхаа яг хэмжээгээр одоо өнөөдрийн сумдын хөлийн цэс одоо зааглагдж байгаа. Тэгээ тэрийн энэ дээр одоо энэ газар эдлбэр эдлэх эрхийн улсын үнэмлэх гэдэг энэ дээр нь баталгаажуулж өгсөн одоо болтол ингээд сумын засаг дарга нарт хадгалагдаа байж байгаа юм байна. Тэгээ энийг одоо бас уншиж одоо бас танилцуулах нь их зүйтэй байх гэж ингэж бодож байгаа. Тэгээ 1975 оны 10 сарын 1-ний байдлаар одоо энэ 560,465 га газрыг одоо Даруй сумд хадгалуулж ээж байна. Тэгээд энийг одоо үн төлбөргүй хамгийн гол нь хугацаагүй эдлүүлэхээр олгов гэсэн энэ үнэмлэх тухайн үеийн одоо бүгд найрамдах Монгол ард улсын хөдөө аж ахуйн яамны сайд Даш газар зохион байгуулалт хэлтсийн дарга Жамц гэсэн хүмүүсийн нэртэй ийм одоо 212 дугаар бүхий үнэлэхийг одоо олгож ирсэн байна. Тэгээ энийг бол одоо 1977 оны 7 сарын 26-нд бүртгэвэ гэдэг газар эдлбэрийг улсын бүртгэлд одоо 4-р бүртгэвэ гэсэн ийм одоо газар эдлэх улсын үнэмлэх гэж ингэж олгож ээжээ. Тэгээд энэгээрээ бол одоо ямар ч өөрчлөлт ороогүй ингэ явж байгаа. За хамгийн хойдлын цэг маань энэ байна. Одоо ийшээгээ зүүн зах, урдлын захынхаа цэгүүдээр одоо бас дахиад ойлоо явах. Тэгээ нуур маань бас их ойрхон хөлийн юундаар бас ойрхон харагдаж байна. Хөмөр цумтай хэлж байгаа. Хамгийн зүүн цэг одоо Далтын толгой дээр бид нар бас ирсэн байна. Тэгээ энийг бол одоо бас тэмдэглэжүүлснээр яг одоо геодезийн эргэлтийн цэг маань энд ингээд байж байна. Хөхмөрч сум, Даруй сумын одоо яг зааг дээр байна гэсэн. Хамгийн сүүлд 2012 онд энийг ирж шилжүүлсэн байна тийм. За энд байна уу? Мөн үү? Мөн бай. За энэ цаг маань одоо 2 дарвийн хөлийн цэг. Тэгээ 1442.6 тоот гэж нэгшилтэй явдаг
цэг байгаа. Одоо хамгийн манай сумын хамгийн уртлын захын Хамгийн уртлын захын цэг. Говтан давитаг хэлж байгаа энэ цэг шүү дээ. За өглөө бид нар чи сумын төвөөсөө гараад шууд Итгэхийн даваа орсон. Тий. Энэ цэг дээр. Тий, энэ цэг дээр байсан тийм. Итгэхийн даваа. Итгэхийн даваан дээр очиод за тэгээд одоо тойроо Жанжаа овоон дээр очиод Жанжаа аваа тэр цэг. тий, энэ цэг дээр Жанжаа овоон дээр очлоо. За тэгээд талын анх дугуй захир лонжид Далтын толгой дээр очиод бид нар 15-21-8 тооц цэгээ эргээд за тэгээ Ясоо хүүсийн задгаа хөрөн толгоогоор тойроод одоо бидний зогсож байгаа цэг бол хамгийн уртлын цэг уу? Говьтай аймгийн Даруй сумтайг хэлж байгаа 1442-6 тооц цэг дээр одоо бид нар ирсэн байж байна. Ингээд үндсэндээ өнөөдөр бид нар бүх сумаа бүтэн тойрчлоо. Хэлийн зэсүүдээ бүгднийг одоо ингээд тойрсон. Одоо энэ хүүсийн юу Баян нурууны ширээгийн нуруу Тонголгийн удаг хөх яврын нэгдүгээр шон гээд тэгээд сутаа. За тэгээд сутаа богдын одоо яг цас цагаан цас богд гэдэг нэрслэр богдуул гээд сутаа архныхаа оройгоор 4090.1 тэг гэсэн 4090 гэсэн одоо өндөрлөгт одоо яг сутаа архныхаа оройгоор явж байгаа энэ цэгийг бид нар бол энэ дээр бол очих боломжгүй яг энэ цэг нь бол яг энэгээр байж байна. Тэгэхээр одоо сум маань одоо үндсэндээ хэлийн цэс маань яг ингээ бүрэн тойроход нэг ийм байдалтай байна. Тэгээд манай сумын хувьд бол газар зүүн байрлалын хувьд Алтан нурууны өмнөд хэсэг их нууруудын отгорын өмнө зүгт байрладаг. За сумын нутаг дэвсгэрийн хувьд бол уулын хээр, говийн хээр, говьт хээрийн бүсэд хамаарсан байгалийн өвөрмөц өнгөтөрхийг хадгалсан юм үзэгсэлэнт нутагтаа. За байгалийн газар зүүн ерөнхий байдлын хувьд бол их нууруудын отгорт хамаарах цагаан нуурын отгор, дөргөн нуурын өмнөд хэсэг, таван архны тал, Тонголгийн тал, Баян цагааны нуруу, Баян өндрийн нуруу зэрэг одоо нуруудтай мөн хүүсийн говь, цөлөрхөг хээрийн бүсэд ингээ хамаардаг ийм газар нутагтаа. Сумын нутаг дэвсгэрт бол үзэгсэн төгс үрдсэн төрийн дахилгад Сутаа архан уул маань байна. Бомботой архан уул, Дарвийн нуруу зэрэг өндөрлөг уулстай. Соёлын өв уламжлал аж ахуй. Соёлын өв бол өнгөрсөн үеийнхний бүтээсэн материаллык болон оюун санааны соёлын нэг хэсэг бөгөөд олон жилийн цаг хугацааны шалгуурыг даван туулж үнцэнтэй, хүндэтгэлтэй зүйл болгон хойч үедээ өвлүүлэн үлдээсэн үнэт өв юм. Соёлын одоо бие төвийн тухайд бол нэлээд энэ нутгийнхаа үүсэл гарлыг одоо домог түүхийг агуулсан Загалбаатарын хэрэгсүр байна. Монголын бас энэ археологийн дурсгад бол нэлээд том байр суурийг эзэлдэг, нэлээд ийм том одоо хэмжээтэй овоолго байгаа.
Түрэг одоо судлалын үед түргийн одоо дурсгалууд бол бас цөөн тооны байдгийн нэг нь бол яхаа аргагүй жүргэрийн цагаан толгой байгаа. За чулуутын огторог гэдээ бас дурсгалуудыг бол нэрлэж болно. Тэр үеэс эхлээд зүтгэж авсан энэ буган чулууны хөшөө гэдэг энэ хэрэгсүүл таарсан одоо 8 ийм хөшөө байна. Энэ дээр болохоор манай гөгчүүд болохоор зөв дээр үеэс тийм морьтой ваатрууд, тийм морин тэрэгтэй ваатрууд ингэж боловссон байж магадгүй. Тийм зураг тиймэрхүү төрсөл байна гэж гөгчүүд ингэж бидэрт ингэж загчаас энд ингээ бас шүтэж яваарай. Энэ нутаг усны чинь бас савдаг байж магадгүй шүү гэж бас ингээ сайхан захиж бид нар төгсөн өвлөж үлдээсэн бас нэг иймэрхүү юм гой түүх туршлагатай газар маань ингээ байдаг. Энийг дээр бид нар бас одоо ингээ үеэр ингээд бас харж хандаж ингэж бас дахиж шүтэж явдаг. За дарвчуудын дунд бол уртын дуу бол бас нэлээд түгээмэл байр суурийг эзэлдэг. Дээр үед бол одоо нутаг усан бол уужимсрын хэмээх уртын дуугаар харагддаг байсан гэдэг. Энэхүү уртын дуу нь ямар учиртай зохиогдсон бэ гэхээр энэ нутагт бас нэлээд байгалийн одоо аюултай үзэгдэл болж олон хоног үргэлжилж амьдрал ахуйд нь бас нэлээд бэрхшээл тохиосон гэдэг. Ингээд тухайн үедээ эрдэм номтой хувилгаан ламууд хувилгааттайгаа нийлж ард түмний нийлж энэхүү дууг зохиосон төвхтэй. Үүнээс хойш бол үнэхээр нөгөө гангүй зудгүй газрын деваачин гэдэг ийм сайхан одоо айх хавилгүй амгалан ийм сайхан нутаг мань байдгаа гэж гөгчүүд маань ярьдаг. За мөн цагаан уруулт хэмээх сайхан уртын дуучин байсан гэж нутгийн гөгчүүд маань хуучилдаг. Эдүүгээ цагт ч гэсэн дэлгэр баг, булгад багт бол нэлээд олон одоо ахмад уртын дуучид маань яг түүх халахаас ялгаатай бас яг тэр баруун Монгол ардын уртын дууны сайхан хэв шинжээг агуулсан дуу бас нэлээд дуулдгаараа ийм онцлогтой байгаа. Дарвчууд эрт үеэс уртын дууг эрхэмлэн дайдалж, найр наадмын тэргүнд уртын дууг бэлгшээн дуулж, овоо тахилга, уул ус аргадахдаа уртын дууг олноороо эгшиглүүлэн, зан олноороо хамтран уртын дууны шүлгийг зохион дуулж байсан гэх яриа бий. Энд наяа шүтэхэд хашина наяндээд энэ хүрэн дэргээс газар гарч энэ дог дуулж аваа тагтдаг байсан гэсэн. Тэгэл вараач гард. За цомоо бэлдэж явах гол өөхөн зургул вараа шаагчдаг л байсан гэсэн. Нутагтаа зориулсан юм их дээр гарч дуулдаг авааны дуу гэж байгаа маань нутгийн камерын санал гэж ярьд юм дадаг өгчөл. Энэ ошоо нутгаас тодорсон хувилгаан чанаруу гэж хувилгаан байсан байна. Чанаруу нэртэй тэр хувилгаан ирж энэ дууг зохиож дуулсан гэсэн домог байдий. Тэгээ ноёны хөрөн гэдэг ууландар гарч энэ дууг зохиож дуулаад тэгээ ган тайлагдаж их сайхан бороо орж исэн юм гинлээ. Монгол улсын Ховд аймгийн Дарив сумын нутаг орчимд бол Монгол уртын дууны нэлээд ариун өв сан хадгалагдаж байгаа. За энэ юугаар мэдэгдэх вөхтөр бид 2010 оны хээрийн судалгаагаар хэд хэдэн өндөр настан өвлөн уламжлагч нартай уулзаж байсан. За уртын дуугийн дуулахаас гадна уртын дуутай холбоотой дурсамж, уламжлалт мэдлэг, зан уйл, одоо хандлагын талаарх энэ мэдээллүүдийг нь цуглуулж байсан юм аа. За тэдгээр дотроос Дарив сумын өндөр настан 1935 онд төрсөн лагны аниа хөвгөж настан болвол бидний судлаачдын анхаарлыг нэлээд татж байсан. За өнөөгийн Ховд аймгийн Дарив сумын нутаг дэх уртын дууны өв болвол Монгол уртын дууны халах салбарын баруун аймгийн аялгау өв санда хамаардаг. Өөрөөр хэлэх юм бол хуучин Засагтхан аймаг, Сайнаян хан аймаг, Төвшөөт хан аймгийн өмнөд хэсгийн нутагт уламжлагдсан уртын дуу бол халах уртын дууны баруун аймгийн аялгаунд
хамаарагддгийг. Яагаад гэвэл урын сангаараач тэр дуулж байгаа уламжлалт арга барилаараач тэр адил төстэй хийж тамгаа байдаг учраас халахуртын дууны баруун аймгийн аялгаунд хамаарагддаг. Хинцэн сайвуур Монгол уртын дууны хөгжилд олхнууд талхчуудын буюу өнөөгийн Хот аймгийн Даруй сумын уртын дууны өв болвол түүхийн аль нэг цаг үеүүдэд онцгой өөрийн гэсэн хой нэмрийг оруулж байжээ гэж судлаачийн хувьд, уртын дуучны хувьд хэлэх үндэслэлтэй юм. Манай сум болохоор улсын цолтой 6 бүхтэй Монгол улсынхаа хэмжээнд бол бас нэлийн улсын цолтой бүхчүүд олонтой сумынхаа тоонд ордог. Эхний нэг 20 дотор байдаг гэсэн. Тэгээ хамгийн ихний хүн бол Монгол улсын зан Эрдэнэцэнд орж хадаг тар гэж ойгүй бяртай тийм домог болсон сайхан хүчтэн хүн байсан юм байлээ. Тэгээ тэр хүнээс хойш улсын орчин бүрэн зэвсэг, улсын орчин даваадлаа, Монгол улсын орчин инх 2 эрх 2 гээд хоёр ихэр начин, тэгээ Шархуугийн лавгсур начин 1991 онд хамгийн сүүлд улсын орчин болсон. Тэгээд Даруй сум бол ховдтой аймагтай бол улсын цолтой бүхийнхөө тоогоор 2-т ордог. Дээрээс нь олимпийн медальтай Аравдангийн даваадлаа гэж агуу хүн маань 1980 оны Москвагийн олимпиос хөрөл медаль авч ирсэн. Олимпийн медальтай сум бол Монголд цөөхөн байгаа. Ховдоос бол одоо анхны олимпийн медальтай ийм хүн байгаа. Одоо манай нутаг болохоор өөрийнхөө төрж гарсан бүхчүүдээс гадна зээ бүхчүүд маш олон байгаа. За Хангаа авраг, Батсуур авраг, Мегмар зан, Ванчинхүү арслан, Өсөгөдөр начин, Цогтоогийн лавгсуран, Мөн Говалтай аймгийн Цээл сумээрээд улсын начин лавгсурангийн ган тулаг гээд энэ өгчтнүүдийн ээжүүд нь эмээнэр нь ерөөсө бүгд Даруйас гарсан. Тэгээ манай нутгийн эмэгтэйчүүд ерөнхийдөө гадагшаа гарахаараа ер нь тийм юу сайтай, ген сайтай гэдэг юм уу. Дандаа тийм мундаг хүмүүс төрөн гарсан байдаг. Энэ болохоор бас тэр уул усны, нутаг усны онцлог гэж боддгоо. Мөрөөдөл хүслэн датгаад мандан хөгжсөн дарвичууд сутан олхнууд цуутай сут алдартаны өлгий. Мор үехэд бол эхлээд бол зөндөл уралдаан байсан. Мор айрагддгүү. Уралдаан болгонд оролцоод ингэж явсан. Сүүлдээ адуугаа сайжруулад за тэгээд мор үеж эхэлсэн. Яагаад ингэж энэ цолыг авсан бэ гэж бодохоор манай тэр ээжийн талын наг цах төвдөө ах уяач хүн байсан. Монгол улсын анхны 10 манлагийн нэг тийм хүн байсан. Манай төвдөө ах бол 1981 онд улс ууршлын 60 жилийн ойгоор 3 мөр төрүүлгэж байсан. Нэг өдөр 3 мөр төрүүлгээд. За одоо төвдөө ахын амжилтыг бол манай уяач нар одоо хэрний эвдэж чадаагүй л байна. За энэ бол бас тэгээд эвдэхэд их хэцүү их өвөрмөц тийм амжилт байгаа юм л да. За одоо хэрний эвдээгүй байна. Тэгээ одоо хоош эвдэх юм уу яах юм мэдэхгүй л байна тий. Манай Даруй сум бол ер нь хурдан адууны өвдтэй тийм айгүй тийм өгөөжтэй сайхан нутаг байгаа. Манай нутгаас чи одоо Монгол улсын тод манлаа уяач цолтойгоо 2 төрлөө. За эхнийх нь би дараа нь баяжтай манай тэр төвдөө ахын хүү Батчааж Монгол улсын тод манлаа болсон. За тэгээд тэрийг залгаад манай Атар сайхан бас манай хамаатан Монгол улсын манлаа уяач цолд хүртсэн. За миний морины амжилт гэх юм бол 2006 онд их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд анх 5 цагаан нэртэй халзан дагаан улсад айрагдуулж хамгийн анхныхаа гараа гэхэлсэн. За тэрнээс хойш бол би улсын баяр наад 8 жил завсаргүй морь айрагдуулсан. За тэгээд
их урдад 19 настай хээр мөрөө тавлууж байсан. Одоо их урдын чинь бид нар бол морины олимп гэж нэрлэдэг. Монголын бүх шигшмэл урилгаар уралдаг, бүх хурдан мордууд уралдаг байсан. За тэнд би 19 дэх хээр мөрөө харагдуулсантай маш их баяртай явдаг. За үндсэндээ бол би ингээд цол авахд бол нөх олон адуугаар уралдаг. 4 адуугаар л Монгол улсын тод манлаа гэдэг цол авсан юм. Нэг адуу гэхэд улсын нааданд хайрагдуулцгаад дараа нь бүсийн нааданд очиж хайрагдуулцдаг. Тэгээд миний нэг адуу л ихэд засгийн газрын тогтоолтой наадам улс улсын наадмаас 7 хайраг авсан байдаг. Тэгээд би ч улсын наадмаас 3 4 23 хайраг авч энэ эрхэм хүнтэй цолыг хүртсэн ийм уяас байгаамаа. Saymatrindal baylamrulum manduda engel nadam chinglung runjosun arda hingusudin dokun gerulder songrunjil hava damigderusum bayrunatmi arda handurganas nimrding hurdal argin doturdosun gududing istinrin durdul Адэрга насны мөрний эргийн дурдсан гөлгүүдийн эстэнэрийн дурд. За даривчдын тухайд бол яахын аргагүй малч ухаан, номч ухаан, шашин номын ариун уламжлалаараа бол нэлээд одоо бусдаас ялгардаг юм сайхан онцлогтойсон байгаа. За тэр дундаа бол шашин номын ариун уламжлал гэх юм бол дэлгэрийн хүрээ 7 хийдтэй холбогдолтой энэ түүхүүд бол нэлээд бас ариун баялаг өв сантай байгаа. За тэн дундаа бол одоо 100 жилээр тасраагүй мэгзэм хурах зан үйл, мэгзэм шингэлэх зан үйл, мэгзмийн одоо таслаагүй учраас бид нар мэрэгд төрдөг юм аа гэж ярьдаг. Зуны дундсрын шинийн 3-аас шинийн 8 хүртэл 7 хоногийн сайхан мэгзмийн бүтээлийн хуралтай ийм сайхан хурал хордог. Энэ бол одоо зөвхөн манай нутагт л одоо тэгж аяг нь одоо үргэж хадгалагдаж хорж ирсэн. Ер нь бол багш нар яхтаа бол 1800-оноос хойш тасраагүй хурал байгаа гэж ярьсан бид нар өрлөө хийн. Тэгээд өвдөрөө сайхан богинороод одоо нутгийнхаа 100 олон цуглуулаад сайхан ийм сайхан хурал болдго юм байгаамаа. Тэгээд ер нь бол энэ гөгчүүлийнхаа сэргээснээс хойш бол одоо энэ хурал маань тасраагүй өдий хүртэл явж байгаа. Хэд маань одоо лам нартай хамт хураад бас гэнгийн өсөсгтэй олонтоо нийлээд хорж байгаамаа. Би бол ер нь бол энэ хийдийг одоо өдийтэй авч явахад бол багш нарын маань ачихаа л гэж боддог. Ялангуяа одоо анжи цанаамд одоо дэд там байсан амглан багшийн маань одоо ачих байдаг. Тэр хүний ач байнаар л одоо дид зэрэгтэй авч явж байгаа би. Эрдэнэ засгийн хошууны ардууд эрд дээр цагаас галтар арвайг тариалж ирсэн уламжлалтай. Олгонуудын тариа тарих арга технологи, газар орчны байгаль цаг уурын байдал, голгоор ихний улсан хангамж, хөрсний шим тэжээлт байдлаас ихээхэн хамаарч байдаг. За ви 1930 онд Ховд аймаг Дариу сумын нутагт төрсөн. За тэгээд 8 нас хүртэл малажгүй ээж аваагаар дээр малажгүй гэж амьдэрч байгаад Дариуны бүлгэнд Монгол эцгийн бүлгэнд суусан. Тэр гэр маань одоо зүгээр шорон дээр барьсан. Шалмалч байхгүй, ширээ сандалч байхгүй. Тийм зүгээр шорон дээр суугаа гिचэлдэг тийм байсан. Тэр буянтын тарианы газар гэж сайхан газар байсан юм аа. Бид нар тэгээд ус жаахан ууртай. Буянтын гол урсдаг, ус жаахан ууртай. Тэнд энэ бөхөргөний данзангийн авах осор гэж юм байсан. Тэр тэргүүтээ also тэр байн байгуул их том байн байгуулад доогоор нөхөр гарчихсан. Тэгээ нөгөө төрөө ус хоромтлогдсон шүү дээ. Тэгтээ зэрэг дүүрхтэй зэрэг ээлжээр чи дараа ингээд ээлж тариа дээр ээлж идэг. Тэгээ дараагаар нөгөө нөхөө ангуулаад газар авсалдаг. Тийм байсан юм аа. Тэр газар усна гэдэг чинь маш их шүү. Тэр их том газар чинь би одоо тэгэхэд баг байсан аавтай чи тариа тарьдаг байсан. Хоёр шараар битэр их тариа тарьсан. Тэгээ буянтд ч одоо их мондог газарын газартай шүү дээ. За одоо 3 дахь үе дээр явна. Манай өвөө бол насаараа тариаланд гэж амьдарч усаа. Манай бол ямар салгаагүй тариалан гэжсэн тэр үгдээс хүүхдээсээ гэж дагаж тэр морь сорын хөтөлж
Тарай гараар хуваах бүх ажилд нь оролцож ингэж явсаар байгаа үдийг хүрээд 80 оноос хойш л одоо тэгэл үргэлжлүүлээд тариалантай ажиллаж байна. Би бол яг дээрийн уламжлал аргаар хийж байгаа. Тийм учраас улсууд бол маш их сонирхож байгаа. Манай бүтээгдэхүүн ямар нэгэн гаж өрн тийм юу ороогүй бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг бол ард түмэн бол сүүлийн үед маш их сонирхож маш их хэрэгцээндээ хэрэгжилж байгаа. Энэ миний бүтээгдэхүүн бол даруй сумын нэрийг бол улсад бол бүрэн ихээр гаргаж байгаа. Миний энэ чамдаг толгойтой цай маань одоо энэ нутгийн халах угсаатны иргэд малчид голдуу одоо хийдэг байсан энэ нутагт ингээд өв уламжлаад одоо явж байгаа эцэг өвгөд маань чанаж ирсэн ийм цай байгаамаа. Энэхүү цай маань одоо хавар намрын улиралд одоо малчид бас ядарсан ядаргаатай тийм хий бадганы улиралд одоо уудаг чанаж уудаг. Яагаад тэгэхээр энэ одоо маш хүний ядаргааг тайлдаг хавар намрын улиралд одоо илч энерги өгдөг тийм одоо цай байгаамаа. Энэ цай нь одоо бас 2 цаг битүү чандгаараа онцлогтой. 2 цаг битүү чанд гэдэг нь бол тухайн цайргаа одоо тэр цайны одоо тэр толгойн, шээрний, тэр сүүлний, өвчүүний тэр бүх одоо шимэн цайргаа ордог. Тэгээ тэр сайхан шимт цайг одоо ууснараа малчд маань ирч хүчтэй тэр хаврын ядаргааг, намрын ядаргааг одоо давж өвлийн өнтөө золгодог ийм сайхан нүүдэлчин ардын маань уламжлалт цай байгаамаа. Манайхан нөхөрлөөрөө нэгдэж манай хүүхнүүд нэгдэж одоо ингээд эсхийгээр ноосоо эхэлж аваад тэгэл угааж цэвэрлээл ингээл ширмэл хийгээл борлуулж өрөөл амьдэрж байгаа бид нар. Ерөнхийдөө бол энэ гүйл цайтай сайн борлдог. Даруй сумын хүүхнүүд бол ер нь бараг л ойж энэ эсхий урлын юм хийдэг. Татан тавин мэтгэ учиг сүлэх сүмбэн хороо уян горог хөлимбэн хороо. Өнөөгийн даруй сум. Даруй сум нь Монгол Алтай нурууны баруун урд хэсэг, Эх нууруудын хотгорын өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 1220 км, Ховд хотоос 210 км зайд байрладаг. Өөрийн аймгийн Жандман, Зэрэг, Цэцэг сумтай, Говьалтай аймгийн Хохморт, Баян уул, Даруй, Тонхил сумттай хэлэлдэг ба Дэлгэр, Булган, Мөрөн, Мөнгөн аяга, Баян булаг гэсэн 5 багтай. Нутаг дэвсгэрийн нийт хэмжээ 554 мянган га газар. За өнөөдрийн байдлаар сум маань одоо 3018 грамтай. Жилдээ дунджаар бол нэг 40-оос 70 их одоо төрдөг. Сум маань хэдий цөөхөнгөө амтааж алдартан гавьяатангуудын тоогоор улстай манлайлдаг. Алдар суудны үлгий агуучин гэсэн нагац өөлөөхий удмын
Олхнууд төмний үлгий Даруй сумын маань түүх 100 жилийн энэ онд тохиож байна. Бууралд түүхийн бүхэл цаг үед даруйчууд бид нар алдар суугаад дуусгасан ийм он жилүүд байлаа. Түүхт байгаа бид бүхэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын өрнөн үх амжилтаар угтаж байна. Даруй нутагтаа бид ард иргэдээ аятаа тухтай сайхан амьдруулах тэр боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэ өнгөрсөн хугацаанд хичээн ажиллаж ирлээ. Сум орон нутаг маань сүүлийн жилүүдэд тогтмол аймагтаа шилдэг тэргүүний сумаар шалгарсан ийм сайхан түүхэн цаг үе бидний ард түүх болон үлдэж байна. Энэхүү амжилтыг үзүүлэхэд үе үеийн даруйчуудын маань хамтын хичээл зүтгэл чухал байлаа. Үе үеийн даруй нутгийн удирдлагууд сум орон нутгаа аймаг орон нутгийн түвшинд улсын түвшинд одоо өндөр өндүүлэх энэ сайхан боломжийг төлөө хичээн ажиллаж ирсний илрэл энэ үхнээр хэмжигдэж байгаамаа. Ингээд түүх 100 жилийн огтож байгаа даруй нутгаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн худургийн хэлхээ холбоотой ахан дүүс төрөл төрөсөд нийт даруйчууд ард иргэдтэй түүхт 100 жилийн өмнө баярын мэндийг даруй нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрийн өмнөөс Даруй сумын засаг даргын тамгын газрын нэрийн өмнөөс нийт иргэдтэй өргөн дэвшүүлье. Сум орон нутаг маань аймагтаа анх удаага төсвийн үед бүрэн бие дааж төсөвт татварт бүрдүүлэгч сум боллоо. Энэ бол үе үеийн Даруй сумын удирдлагууд, Даруй сумын ард иргэд, нийт даруйчуудын хамтын хичээл зүтгэлийн үр дүн байлаа. 100 жилийн тэмдэглэж байгаа Даруй сумаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн Даруй сумын уугуул хот ургийн хэлхээ холбоотой ахан дүүс төрөл төрөсөд нийт даруйчуудаа 100 жилийн түүхтэн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Даруйчууд бидний буян заяа тэгш дүүрэн байж мэлми тунгалаг өлмий бат орших болтугай. Өнгөрсөн цагийн түүх айн баримтаглаж өнөө цагийн ажлаа дүгнэн буй та бүхэндээ өрнөн амжилт өөдрөг ирээдүг хүссэн ёрой. Даруй сумын 100 жилийн түүхэн мэдчилгээ дэвшүүлье. Зүрхэн нутаг даруй. Мэргэд төрдөг нутаг.